Дараагийн мэдээлэл. За өнөөглөө Улаанбаатар Баян улирын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байсан МИАД компанийн агаарын өлөөгт техникийн саатал гарч нислэгээ хойшлуулжээ. Зорчигчдыг онгоцонд суулгасны дараа 2 удаа хөөрөх гэж оролцсон ч саатлын улмаас буулгасан байна. За нислэгийг маргааш өглөөний 7 цагт хийхээр болсон гэж МИАД компаниас мэдээллээ. Харин зорчигчдын зүгээс техникийн асуудал гарчологч компани хандлага бүдүүлэг байсан төдийгүй уучлалт гуйхын оронд цагдаа дуудаж нисэх буудлаас гарахыг шаардсан нь бухимдуулсан гэж ярьж байна. Нийтдээ бол санагдсан. Яагаад гэвэл одоо өөрсдөө хариуцлагаасаа зугатаад ч юм уу те одоо ямар ч ингэж шүү тэгэн шүү гэсэн юм байхгүй. Гарцгаа автобусанд суугаа явцгаа гэхэр чинь бас сонин шүү дээ. Тэгээд дараа нь цагдаа суухгүй ингээд гарахгүй ингээд гүрийгээ суугаад тахаар цагдаа оруулж ирэхээр нийтдээ л санагдсан. Бид нарыг бүх хүмүүсээ зорчигчтойгоо билетийг бүгдээр нь борлуулжаад зорчигчтой суулгачаад хөөрх заруусаас 2 удаа хөөрөх гэж оролцоод тэгээд техникийн саатал гарч яхад бид нарыг 24 цагийн дараа ир гэж байгаа байхгүй юу? Гадаадын жуулч сум буудлаад шагаад өлгүйд 5 багт компанид гэрээ хийгээд гарсан байна. Манай МИАТ-ын одоо олон улсын нэр хүндэг эндээс унж байгаа шүү дээ. Энэ бол туйлын хариуцлагагүй. Би гайхаж байгаа юм. Өчигдөр яваад ирлээгээд өнөөдөр өглөө бэлэн байдлыг шалгаж үзүүлэх хийгээгөө болтой юм. Тэгээ бидэнд анх хэлэхдээ техникийн үзүүлэхийг шаардлагатай боллоо гэж ингэж ботаад ирсэн. Гэхдээ техникийн үзүүлэхийг өглөө үзээд баталгаажуулаад тэгж байж нисгдэм байгаа үү. Техникийн бэлэн байдлыг хангаагүй байна гэж би өөрөө үзэж байгаа. Мэргэжлийн хүмүүс нэдэр өөрсдөө хангалтгүй байдаг ингэж. МИАТ бол ерөөсөө үйлчилж сараагаа, хариуцлага хүлээж сараагаа. Монголчуудыг яваад явж чадахгүй бол за буцаад маргааш нээсэн гэд дандаа ингээ хураад явуулаад сурчихсан. Одоо бид нар тэрэн талаар бол нарийн ширийн мэдэхгүй ямар ч байсан хөөрөх зам дээр 2 удаа гүйжээр ороод тэгэл буцаж ирсэн л дээ. Энэ бол тэгэхээр би бол энэ ослын буултал гэж ойлгож байна. МИАТ-ийн удирдлага энэ нийслэлийн бэлэн байдлын хангалтаар онцгой анхаарах цаг болсон юм байна. Ингэхгүй бол одоо хувийн одоо компаниудаас хол хоцрох нь байна шүү. Энэ төрийн өмчт компаниуд манай бүгдээрээ юм л байгаа. Өөр авиакомпаниуд нь болохоор ямар нэгэн саатлуу учрахад эсвэл 2 цаг ч юм хамаагүй зочид буудалд авч очих ч юм уу те хүмүүсийг амраагаад тэр бүгдийг ингээ хангаад компенсейт хийдэг байхгүй юу? Хоолыг нөгөөд тэгээ биднийг тэр өрөөнөөсөө одоо тэр хүлээлгэж байгаа өрөөнөөсөө гараад одоо автобус хүлээж тэр хотын центр руу яваарай гэхээр одоо зарим хүмүүс чинь нөгөө нэг эмчилгээний зорилгоор ирж байгаа хотод те буцаад нөгөө нутг руу буцаж байгаа зарим хүмүүс чинь аяллаар ирж байгаа зарим хүмүүс чинь 2-3 хоног үлгийд байгаа цагаа төлөвлөөд буцаад наашаа ирэх гэж байгаа байхгүй тэр хүмүүс бас ингээд хамаг юм ингээд богиносчхоор чинь бас нэг гоё санагдахгүй шүү дээ те. Би Америкаас Баян улирын аймагт бүргэдтэй айлд зочлох зорилгоор Монголд ирсэн. Аяллаа 3 хоногоор төлөвлөсөн байсан ч нислэг маань хойшлчихлоо. Өнөөдрийн нислэгийн хувьд надад нэлээд чирэгдэл хүндрэл учирч байна. 3 хоноод буцах тул хийх зүйлс их байсан л да. Би Австрали улсаас Монголын үзэсгэлэнт байгалыг үзэхээр ирсэн. Өлгийд бараг хүний хөл хөрөөгүй гэгддэг газруудаар явж үзэхээр төлөвлөсөн. Гэтэл нислэг маань хойшсонд мэдээж төвөгтэй байна. Нислэгийн компанийн зүгээс бидэнд үзүүлсэн үйлчлэгээ гэвэл эхлээд автобус зохицуулж өгсөн, дараа нь ус цай өгсөн зэрэг нь гэх юм уу да. Бид их тайван байсан ч одоо хамгийн их санаа зовж байгаа зүйл бол өлгийд очиод хийх зүйлс. Бид бүх зүйлсээ төлөвлөжсөн байсан. Гэхдээ ямар тааж дараагийн нислэгийг зохицуулж өгсөнд баяртай байна. Хөөрхөр явуулах үед бол хэвэн байсан. Зурсан дээр очиод хөөрөлт хийхээр хурд нэмэх үед хянах самбар дээр анхааруулах тохиолсон учраас хөөрөлтийг зогсоож буцаад техникийн үзлэг шалгалтыг хийхин тулд зогсоолдоор зорчигчдыг буулгасан байгаа. За дараагийн агаарын үлгийн боломжит хуваар гэх юм бол маргааш өглөө 7 цаг 20 минутаар бид нар нислэгийг үлдэхээр төлөвлөсөн боловч нөөц төлөвлөгөөнд Хүннүээр компани онгоц зогсож байсан учраас бид нар одоо 12 цаг 30 минутаар нислэгийг хийхээр зохицуулт хийгээд ажиллаж байна. За хянах самбар дээр гарсан анхааруулах тохиог одоогоор бол манай агаарын үлгийн засвар үйлчилгээний газрын ажилтнууд шалгаж байна.
гэмтлийг бол тодорхойлоогүй, шаардлагатай бол сэлбэг солих алдаа гарсан бол залруулах ажил хийгдээд агаар үлгийг нислэгт бэлэн болсны дараа дараагийн нислэгийг үлдэх боломжтой болно.